За сабасана та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canva hack хичээлийн хэлж дугаараар та бүхэнд 3 зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор та өөрийнхөө ингээд нэрийг ч юм уу те ингээд текстээ биччихээд ийм гоё одоо өнгөөр ингэж тийм ээ бичсэн текстээ ингэж янзалж болох байгаа. Жишээ нь одоо энэ мөнгөлөг өнгөөр хамбал ийм болгож алж байна тийм ээ. За эхлээд бол текстээ ингэж биччихээд тэгээд яхна дараа нь ингээд энэ сонгосон бодогнуудаараа бид нар яхна бичсэн текстүүдээ ингэж гоё өнгөөр ингэж ялгаж болох нэ. Тэгээ энийг бол янз бүрийн гоё постэр дээр ашиглахад бас их зүгээр. За өөр нэг юм нь болохоор надад энэ бас энэ зуны энэ хөөрхөн постэр надад их таалагдсан. За энэ абстракт тийм ээ фреймтэй тэгээд энэ мөрхөө юугаар тийм ээ янз бүрийн зуны одоо зургуудыг бас ингэж гоё янзлуул гоё юм байна. За өшөө бас нэг юм нь болохоор би ийм нөгөө нэг лимоны юм тийм ээ одоо янз бүрийн юм ханын зураг ч юм уу юу ч юм юу олоод хийгээд бүгд тэр өөрснөө хийгээд тэгээ энийгээ бид нар янз бүрийн бүтээгдэхүүн чинь галтгооны юм хормогчин дээр тийм ээ оруулаад ингээд зарж олж байна. За энэ Printify дээр ба за шил галтгооны альчуур ч юм уу те ер нь галтгооны ингээд янз бүрийн хослолуудыг хийгээд бас Америк энэ дэлхийн альч зах зээл дээр тийм ээ онтоноор бид нар зарж болох байгаа. Тийм болохоор би энэ за яг жишээ олгоод би энэ хоёрыг ингээд хийцэн байгаа. За энийг яаж хийснэ та бүхэндээ үзүүлье. За эхлээд хэдүүлээ энэ юг оруулъя. За эхлээд яг энэ дээр би нэг текст авчи тийм ээ текст рүү очиж жоод за тэгэн дээр би за бата гэж бичиж хүүгийнхаа нэрийг өччихье. За тэгээ энийг бид нар юу яачин фонтын солино. За фонтын солихдоо би Candice гэдэг фонт сонгосон байгаа. За энэ нь болохоор нэг иймэрхүү юу байгаа. За тэгээ энийг бид нар яг жоохон юм ячаад. За тэгээ энийг бид нар нэг зургийн файл болох хэрэгтэй. Энэ маань зүгээр текст явж байгаа шүү дээ. За тэхийн тулд бид нар copy clipboard гэж хаваад за энийг маань ингээд зураг болгож байгаа байхгүй энэ тустай байгаа юм тийм ээ. За ингээд бид нарт яг нь зургийн файл маань ингээд бэлэн болчихно. За энийгээ бид нар өөрснөө одоо хаана ч юм уу те ингээд байрлуулад за эсвэл нэг жоохон ингээд доох нь байрлуулчих. За тэг янз янзын юу учраас хоёр хувилчи дараа нь бас ашиглахад амар. За тэг энэ дээр бид нар яах вэ гэхээр энэ элемент дээр очиж байгаа тийм ээ. За бид нар нөгөө юунуудаа бодогнуудаа одоо энэ чинээ сонгох хэрэгтэй. За жишээ нь болохоор би golden paint гэх тийм ээ одоо алтан өнгөтэй ийм юу будаг хаад олооч гэнгүүт чинь одоо ийм янз янзын алтаар зурцсан юм шиг тийм ээ. Иймэрхүү гоё фон юунууд байна. Будаг за энэ тийм ээ. За энийг бид нар стайлаа сонгоод за тэгээ энийг бид нар яах нь за ингэ болчихжин тийм ээ. За эсвэл одоо бид нар энэ silver гэдэг тийм ээ одоо нэг мөнгөн тийм пентер яа гэж бодъё. За тэгэх юм бол ингэж оруулж ирж чад. За энийг тэг яах нь бас стайлаа сонгоцчоод за арт стайл гэдэг за энийг ингэж за гих мэтлэнгээр ингээд бид нар будгаар уул яхна ингэж бодож болох нэ. За за дараагийнх нь болохоор энэ зураг за би энэ зургийг AI-аар зурулж авсан. За тэгээ яг энэ зургаа бид нэр эхлээд явах гэхээр апплод хийгээд оруулчихна. За энэ за ийм зураг. За энэ зургаа бас хэдүүлээ яг энэ хэмжээгээр нь татаад авчи. За тэхийн тулд саяхан тэр copy to clipboard гэдэг сонгоно. За ингээ энэ зураг маань энэ дээр гараад байна тийм ээ. За энийгээ бид нар яах вэ гэхээр ингээ хоёр хувилна. За нэг жоохон ингэж за тэгээ энийгээ бид нар яах вэ гэхээр энэ зургаа бид нар юу байна? Хоёр хувилаад за тэгээ дээдлийнхэн зургийг бид нар яах вэ гэхээр юу яачин background-ыг ингээд арилгах чинь. За тэгээд elements руу очичоод
энэ abstract frame гэдэг ингээд сонгочих заяа. За тэгэнгүүт энэ дотор чинь янз янзын сонирхолтой фреймүүд байгаа. За ингээд доош нь гүйлгэж харж агаад энэ чэнэсээ сонгочих. За би болохоор энийг сонгосон санагдаад байна. За яг энийг авчи. За бас голыг олчих тийм ээ. За тэгээ энэ дотроо нөгөө энэ зургийн лого ингээ оруулчих. За за тэгээ энэ зураг ингэж дарж аваад энэ зураг бас нөгөө энэ арамд нь ингээд арамнаас нь гаргаад ингээд энэ дэр нь тийм ээ ингээд давхар оруулчих. За тэгэх юм бол энэ зураг маань нэг иймэрхүү харагдана тийм ээ. За тэгэнгүүт нь элемент рүүгээ очиж жоод юу аавна shape аваад нэг хар shape авчих тийм ээ. За энэ хавнгийн хэдүүлээ хар болгочих. За тэгээ хойныхаа transparency-г нь нэлээ ингээд жоохон хар бараандаа болгочих. За тэгээ position-аа бол оруулахдаа энэ юуныхаа арт тийм ээ ингээд оруулчих юм бол энэ ингээ хар юун дотроосоо энэ зураг энэ гоё фрейм дотор ингэж их гоё тодорч гарч иж авч. За энэ надад их гоё санагдсан баа. За дараагийнх нь болохоор энэ тийм ээ энэ дизайныг ингэж гаргасан байгаа. За эхлээд хэдүүлээ юу авах вэ гэхээр за энэ дээрээ бид нэр за лимоны хальс гэдэг лимоны навч гэдэг тийм ээ. За эхлээд яг нэг хагас талцсан алим банан гэдэг юу лээ лимон гэдэгэнгүүт чи юм лимон гаргаж өгч जैन. За энэ лимоныг хэдүүлээ авчи. За тэгээ энэ лимоноо ингэж ханчижгэн болгож жагаад энд нь оруулаад за тэгээ энийг дахиад хуйлчих заа юу. За тэгээд доотлолт нэг оруулчихна. За дараа нь бүтэн гэдэг юм бол тийм ээ. За бүтэн лимон гэдэгэнгүүт чинь очиод бүтэн лимоны зураг оруулж ирж өгч जैन. За энэ чинээс хэдүүлээ нэг лимоныг сонгочих, нэг навчтай лимон. За би энийг сонгосон санагдаад байна. За энийг оруулчих. За яг дизайн мизан таарахгүй бол стайлын саяг шиг ингээд нийлүүлээд ячиж болно. За энэний нөхнөө энэ чинь ингээ оруулчих тийм ээ. За тэгээд түрүүнээс бас хагас лимон гэдэг ангууд чинь ийм лимон гаргаж өгнө. За энэ зөвөр юм уу? За энийг эргүүлчих тийм. За нэг юм рүүччихэн ч юм уу тий. За тэгээд лимоны тийм ээ цэцэг гэдэг юм бол лимон ч бас энэ цагаан цэцэгтэй байдаг юм байна. Энд дээр нот нэг жижигхэн цагаан цэцэг. За ингээ хаагаад үзье. За тэгэнгүүт за энэ цэцгийг авчи тийм ээ хэдүүлээ ингээд. За энэ дээр яг гэхээр хэдүүлээ юу ачиж болно. За энэ энийхээ ингээд нөө стайлыг сонгож жоод тэгээ энийг бас ингээ адилхан стайлтай болгочих болно. Тэгээ аль нэгийг суур болгоод тийм ээ. За жишээ нь бол энийг хэдүүлээ суур болгох юм бол энийхээ стайлыг сонгож энэ альмаа ч гэсэн энэ лимоноо ч гэсэнтэй энийхээ адилхан стайлтай болох хэрэгтэй. Тэгвэл зургийнхаа ингээ стайлууд нь зөрөөд тань өөр энэ тэндээс юм цуглуулсан юм шиг юм болж харагдаад байгаа. За тэгэхээр энэ лимоныхын стайл нь өөр учраас ингэж өөр болж харагдаж штэ тийм ээ. За бас энийгээ сонгож байгаа бид нар энийг бас яг энийхээ адилхан одоо стайлаар болохгүй энэ за нэг иймэрхүү. За тэгээ яг лимоны навч гэдэг тийм ээ. Тэгэнгүүт тийм гаргаж өгч जैन. За энийг хэдүүл энд нь тавьчих. За тэгтээ бас нөгөө нэг энийхээ стайлыг авч аваад энэ дээр яахгүй энэ хоёрын навчных нь одоо стайл нь зөрүүд авч. За юм болж байна тийм ээ. За энийг бас ингээд яг энэ жоох эргүүлээд ингэж мингээд өөр болгочих. За энэ дээр бас нэг өөр навч сонгочих. Сая бид нэр за энийг авчи. За энийг стайлаа сонгочоод энэ дээрээ тийм ээ. За ингээд энэ маань энэ зураг маань ингээд бэлэн болж байна. За энийгээ бид нар яах вэ гэхээр сая шиг нөгөө нэг татаад авчин. Одоо бүтнээр нь зураг болгож авч जैन тийм ээ.
За тэгээ энийг за энэ маань ингээд нэг юм одоо зураг болчихж байгаа байхгүй. За тэгээ энийг бид нар юу ачаа хуйлчи 2 3 4. За тэгээ энийг би энийг ингээд 4 хуваацсан байгаа. Яагаад тэгэхээр энэ маань ингээд энд оруулахад амар гэд. За ингээд энэ маань дизайн маань ингээд бэлэн болчихж байгаа. За тэгээ за энэ дизайн ингээд нөгөө татаж аваад тийм ээ. За энэ дээр бид нар ингээд нөгөө даунлоод хийгээд авчихсан шүү дээ тийм ээ. Даунлоод хийгээ за 4-р хуудсыг за transparent биш яг нөө ардналан цагаан өнгөтэй ингээд татаад авчиж болно. Даунлоод хийгээ. За энэ дээр жоохон зөрүүл хэсэг байна энэ нүуд нь. За тэгээд энийг бид нар яг нь дараа нь ингээд руугаа оруулаад энэ руугаа оруулж аваад бид нар одоо жишээ нь энэ нүүр гарын алчир галтгооны гарны алчир гэдэг шүү дээ тийм ээ. Тэрэн дээр ингээд оруулчих болж байна. За тэгээ харангуут яг нь ингээд галтгооны алчир маань ийм одоо ийм гоё өтөө. За энийг бид нар нөгөө нэг энэ хормогчтойгоо ижилсүүлээд бас яг энэ дизайнаараа ингээд энэ дээр оруулаад ингээ хийчих болох нь шүү дээ тийм ээ. За ингээ хэвлээд бид нар яг нь бас зарж болно. Тий. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяртай.